өнөөдөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хээтэх болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Пикютан Кидсийн хамт олон маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрч байна. За студид шатрын стример шатар сонирхогч Аги. За бас шатар сонирхогч Орноо хоёр ажиллаж байна. За өнөөдөр бол одоо Оросын хоёр тамирчны 1958 онд одоо тоглож байсан. Надад бэрс хэрэггүй гэдэг одоо нэртэй өргийн талаар ярих гэж байна. Полугевский, Нижметдинов гэдэг одоо хоёр тамирчин байна да. Бас олон жил аваргууд явсан. Бас л чанга тоглолт болтой юм аа. За ингээд нийт одоо үзэгчтэй болон шатрын фэнүүдтэй нөхөд сайхан тий хаврын нэгэн сайхан өдрийн мэндийг хүргье. За энэ үрэг маань бас адилхан манай дэлхийн шилдэг үргүүдийн нэг байгаа. Тэгээ маш гоё тийм гал гарсан хурц тоглолттой тийм үрэг болсон байгаа. Тэгээ та бүхэнд бол таалагдсан итгэлтэй байна. Энийг үзээд та бүхний минь шатрын ур чадвар ямар нэг хэмжээгээр сайжирнаа. Тэгээ та бүхний минь мэдлэг ямар нэг хэмжээр өснө гэж бол маш их найдаж байна. За тиймээс бүгдээр өргөдөө бол анхаарлаа хандуулад бүгдээ дуустал үзсгээрээ. За юм нь бол зарим өргөг энэ жоохон уйтгартай шүү гэж хэлдэг тий. За өнөөдрийн өргийг бол гал гарсан гэж тодорхойлсон тон сонирхолтой байна. За тэгээд яг хоёр тамирчны талаарх мэдээллийг товчт танилцуулъя. За Нижмет Дино гэдэг бол бас 5 жил Оросын бас авраг болж ирсэн 1950-аас 58 онууд одоо Оросын одоо шилдэг тамирчдын нэг байх нь. За 1912 онд бол тухайн үеийн Казан хотод төрсэн татар гаралтай юм шатарчин. За түүний бага нас бол маш ядуу өнгөрсөн одоо багада өнчирч үлдээд асрамжийн газар өссөн гэдгээр бас одоо бид нөгөө нэг мэддэг консоко эмбитийг одоо санагдуулчих жах шиг. За гэхдээ тэр одоо маш юм гайхалтай тогтоолттой бус хүүхдүүдээс бол илүү юм одоо толгойн одоо тий тогтоолтой байсан. За тэгээд ер нь бол нөгөө даам эхэлж тоглож сураад дараа нь ингэж нөгөө шатар руу ороод аль алинд нь ингэж мастер болж исэн. Ер нь манайхан ч гэсэн тийм байдгүйгүй юу. Даам тоглож эхлэв те. Тийм шүү. За зөвлөлт холбоот улсны шатар ба даамын аль алинд нь нэг мастер болсон маш цөөх хүмүүсийн бас нэг гэж үздэг юм байна. За Агийн маань хэлсэнчлэн тоглолтын хэв маягийн ерөнхийдөө юм маш галзуу давталгаатай эрсдлээс айдгүй эхэлсэн бол дуусгана гэсэн те. Одоо нэг юм нэлийн юм ширүүн байдлаар тодорхойлсон байна. Тэгээ хүмүүс бол одоо энэ тамирчийг ухрахаараагүй рашид энтер гэж бас очилдог тий. За тэгээ маш олон алтартай бас юм хүмүүстэй тоглож байсан. Михаил Тайл, Борис Спасский, за зэрэг дэлхийн хэмжээний тоглогчдыг бас ялчж явсан юм түүхтэй хүн юм байна. Тэгээд Михаил Тайл бол нэгэн удаа одоо энэ тамирчны өргүүд бол одоо хүнийг шатарт орлуулдаг одоо юм гайхалтай одоо тий юм сонирхолтой байдлаар тоглож чаддаг гэж бас хэлсэн байсан их гой санагцсан. За ингээд тактикийн суутан гэдэг одоо маш гоё юм гоё комбинацаар ингэж тоглодог. Энэ хүмүүс маань гэхдээ нэг улс төрийн дэмжлэг ер нь их багтай байсан юм шиг байгаа юм. За тийм учраас Grand Master цолыг бол авч чадаагүй. Нөгөө дэмжигддэг хүмүүст нь бол зөв бүх талаараа дэмжүүлээд айгүй бас тий ингэж амжилт үзүүлэх боломжийг ингэж байнга гоё өгөгдөж идэг бол яг дэмжигдээгүй хүмүүст нь бол харамсалтай бас жоох юм байдаг. За нөгөө тамирчин бол Полугевский за 1934 онд зөвлөл тухайн үеийн зөвлөлтийн Украинд төрсэн. За Нижметдээс болохоор огт өөр төрлийн юм шатарчин. За зүүн сувгийн довтлогч гэж бас хэлж болдог. Тэгээд тийм хүүтэн тооцоологч одоо яг нэг машин шиг гэх юм уу да сахилга баттай одоо ийм мундаг бас тоглогч байсан. Тэг хэдэн цагаар ч гэсэн ганцаараа анализ хийгээд ингээ ганцаараа одоо ингээ шатар тоглоод суучдаг тий хэдийгээр компьютер байхгүй ч гэсэн яг л нөгөө нэг анализ хийдэг гэдэг шиг. Тэг бидний одоо ингээ сайн мэддэг сэцэл хамгаалт гэдэг байгаа. За энэний бол одоо яг энэ хүний хувилбар бол шатрын түүхэнд хамгийн гүн судлагдсан нээлтүүдийн нэг гэж болдго юм байна. За энэ хүн бол харахад одоо маш юм даруухан дотгошоогоо чимээгүй хүн. За гэхдээ яг шатар дээрээ гарахаар бас ингээд асаад ирдэг юм хүн юм байна. Тэгээд тархины хавдраар харамсалтай нэгэд нас орсон. Хамгийн сүүлийнхээ он жилүүдэд шатраа тоглосоор л байсан гэж бас гарсан байна. За нэг иймэрхүү товч намтар танилцуул. За маш их баярлалаа. Энэхүү өрг нь болохоор санаачлагтай байвал довтлогоо хийхэд бол ямар чухал вэ гэдгийг бол одоос харуулсан өрг байдаг тийм. Ер нь одоо шатрын өргийн байрал дээр харж агаад санаачлаг гаргана гэдэг бол их чухал байдаг. Одоо боднуудаа шиддэг ч юм уу тийм.
хүүгээ одоо хайж өгдөг ч юм уу ямар нэг байдлаар тийм одоо нэг арай өөр тийм одоо нөлөөдийг хийх юм бол тэ давталгаа хийхэд бол одоо ямар чухал байдгийг бол харуулсан үүрэг байна. Амун боднуудын идэвх гэдэг зүйл маань энэ одоо энд харагдана. Боднууд ингээ маш ингээ идэвхтэй хамгийн идэвхтэй байрлалууд дээр байрлах нь бол ямар ашигтай вэ гэж тэ. Ялангуяа одоо ингээд хар талаас тоглож байгаа ингээд Рашид гэж одоо энэ хүний бол тэр яг одоо энэ үрэг дээрх тэр боднуудын идэвхүүд нь үнэхээр гайхалтай. Идэх болон тэр боднууд нь хоорондоо уялдаа холбоотой тэр одоо тэ биенийг хамгаалж ингэж байж байгаа нь үнэхээр одоо маш сайн болсон байхгүй. Тиймээс бүгдээрээс харнаа тэ. Тэгээ одоо өргийн маань сэдв байгаа. Надад бэрс хэрэггүй гэдэг тэ. Бэрс хэрэггүй гэдэг нь болохоор бэрсгүйгээр ч гэсэн бас ингэж хойж болж байна гэдэг маань бусад боднуудынх нь хоорондын тэ ажиллагаа болон тэр одоо уялдаа холбоо ямар сайн байгааг бол одоо шинэ бүгд тэрээр харцгаанаа гэж бодож байна. Тэгээд маш гоё өрөг байна тий. За тэгээд бас нэг одоо forced line гэдэг чинь тий. Хүчилсэн хувилбар гэж тий. Ийм одоо хувилбаруудыг бас хийхэн арч тусыг бас бүгдээрээ харнаа гэж бодож байна тий. Нөгөө тал нь яг forced line буюу хүчилсэн нүүдэл хийж байгаа тохиолдолд бол заавал тэрийн иддэг ч юм уу тий. Тийм одоо хувилбартай байдаг байхгүй. Тэр бас бүгдээрээ харнаж бодож байна. Тэгээд маш гоё өрөг байх болно манайхаа. Тэг шилдэг өргүүдийн бол нэг байгаа. Та бүхэн манай анхаарлаа хандуулаад үзцгээгээрэй. Хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. Lenus Media хамт олон маань өнөөдрийн нэвтрүүлгийг эвдэтгэж байна. Чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids гэдэг. За эднийх бол одоо 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин. За нэмэх нь ашигтай бактери агуулсараа давуу талтай эрдэсээ аваад давхар ашигтай бактери авчирна гэдэг бол нэг удаагийн уултаар тий одоо бас хоёр туулаа бодно гэдэг шиг. За тэгээд ашигтай бактери гэдэг бол одоо хүний биеийн одоо нэгийнх нь чухал хэсэг байдаг. Хэдийгээр гадны биетэй байсан ч гэсэн. За тэгээд ашигтай бактерийг хооллох, эслэгээр хооллох одоо бидний идж ууж байгаа ногоон ургамалч хүний биеинд шингэдэггүй. Эслэг гэдэг бол зөвхөн одоо энэ ашигтай бактерийг хоол болж идэг. Ашигтай бактериуд маань өөртөө эрүүл байх юм бол бид бүхэн бол те ийм нэг ад жаргалтай мүүдтэй одоо те оюун санаа сэргэлэн одоо бүх зүйлд ингэж хамаарч идэг одоо бактери, вирус одоо хүний ийм симбиоз ийм амьдрал донд бид нар байна. За тэгэхээр ашигтай бактери гэдэг бол одоо хүүхдийн дархлаа, өсөлтийг дэмжин, бодис солилцоог дэмждэг тархины үйл ажиллагаа, за хоол боловсруулах эргэтэн систем гээд оролцохгүй зүйл ер нь байхгүй. Бидний амьдралын амжилттай ч бүр шууд ингэж хамаарч яадаг. За тэгэхээр та бүхэн маань эмийн сангуудаар явахдаа Bikutan гэдэг бас бичгийг хараад чийжлээд аваарай. Хайрсан дотроо 4 ширхэг юм ууттай, 14 ширхэг ууттай юм нунтаг хэлбэртэй зүйл байгаа. За 1-3 насны хүүхдэл өдөрт нэгийг уухад л ерөөсөө ингээд те бүх хэрэгтэй зүйлээ авчин. За 4 болон түүнээс дэш насны хүүхдэл 1-2 уутыг одоо ууж байгаа тарг болон ус ундаандаа ингээд найруулад уучих боломжтой. Health Point-ийг эмээнээс бол бид бүхэн одоо те одоо эдгээр бүх бүтээгдэхүүнүүдийг гэртээ захиалаад авах боломжтой. Эмийн сангуудаар бүх эмийн сангуудаар талдаж байна. За Alkaloid Mongolia гэдэг Facebook хуудасаар та бүхэн дагаад аваарай. За тэгээд тав тухтай мэдээлэлтэй танилцахад амар байдаг. Холбогдох хугацааны дугаар нь 9934 97 17 гэсэн байна. За нэвтрүүлгийнхаа ивентгэгч Bikutan Kids-ийн хамт олон их баярлалаа. Амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд ямар ч юм одоо орчин үеийн хүүхдүүд бий бол маш хатаархдаг ийм одоо гой ашигтай бактери тий гадарсан. Бидний үед бол тийм байгаагүй зү тий. Байгаагүй тийм ашигтай бактери гадарсан энд бол маш их одоо баяртай байна. Тэгээд энэ бактери чи өөрөө бас тийм маш тийм одоо олон янзын амин дэмийг бас агуулсан байдаг юм байна тий. Тэгээ миний одоо нэг ойлголт болохоор ашигтай бактери байх юм бол тэр гизний одоо гөрүүлзэх хөдөлгөөнийг бол бас их сайжруулдаг гэж боддог. Тэрнээс гадна бас айгүй олон гэж тустай юм байна. Тэгээ манай эцэг эхчүүд бас тий сонгон авч хэрэглээрээ. За тэгээд оюуны шатрын нэвтрүүлгийг бас ингэж ивент тэтгэн хамтран ажиллаж байгаа танаа хамт олонд маш их баярлалаа. За тэгээд бүгдээ өргөдөө орцгоё. За маш гоё өрөг харагдаж байна тий. За тэгээд хуучин яг тоглогдоод үлдсэн тийм шатрын одоо тийм одоо бит бос өв одоо харагдаж байна. Тэгээ бүгдээрээ үзцгээе. За цагаан талаас Пологоевский, хар талаас болохоор Рашид Низбетинов. За тэг бүгд харцгаая тийм ээ яаж тоглолцсон бэ гэдэг. За бэрсний үгээ хоёрлогсон байгаа D4. За нөгөөт нь болохоор Мори F6. За C4. Тэгсэн юм болохоор ингэж тоглосон байгаа D6. За энэ нь болохоор тийм одоо хуучин энтэг хамгаалталтай. Хуучин энтэг хамгаалтын бүтэц. Тэгтээ яг нэг арай өөрөөр хийцэн байгаад байгаа юм. Тэгээд би яг ийм бүтцийг бол би харж байгаагүй. Орчин үед яг ийм бүтцээр бол бараг тоглодоггүй. Ер нь их хүчлэн бол энэ дэр яадаг вэ гэхээр яг энэ байрлал үүсэх юм бол ингэж нүүдэг. За тэгээ морь ингэж нүүх юм бол ингэж нүүдэг. Тэгээд ингэж нүүх юм бол ингэж тоглодог. Тэгээ энэ болохоор яг хуучин энтэг хамгаалахгүй. За энийг болохоор ингэ тийм арай өөрөөр хийсэн байгаа. Ингээд дөнгөд ингэж тоглож байгаа юм.
За яг хөө сүүлрэг одоо энэ нүүдэл нь орж ирнэ л дээ. Энэ нүүдлүүд маань. За тэгээ ерөнхийдөө морь C3 гэдэг ингэж тоолонгууд болохоор энэ дээр E5 гэдэг шууд ийшээгээ ингэж хатгаж байгаа юм. Цохилгож гэсэн үг те. За ингэж нүүсэн байгаа. Тэнгүүд болохоор E4. За E4 гэдэг нүүдлөө яг нэг уламжлалт стандарт нүүдэл нь бол ингэ явж байгаа байхгүй. Тэгсэн чинь болохоор шууд идсэн байна. За яг энэгээрээ болохоор тийм одоо аршид гэж нэг хүн бол маш хурц тоглолттой нь бол харагдаж байгаа юм те. Шууд идчихэж байгаа энэ дээр. За тэг ингэ идсэн байна. Бирсний идсэн тэнгууд морь C6 гэж бирсүү товтолж байна. За одоо бирс мэдээж хойш ухрахаа зур харахгүй те. Ухраад энд юм уу, энд юм уу, энд боно гэсэн үг. Тэг тухайн өргө дээр бол энд боожээ. За тэнгууд болохоор энэ нүүдэл маань одоо явж байгаа. G6. А тэнгууд болохоор B3. За хар тэмээ ингэж гарч ирдэг. За шууд энэ одоо шинэ диагонал шумыг бол ингэ авдаг. За ингэж тоглосон байгаа. Тэмээ B2 сэлгээсэн байна. За сэлгээ ингэвэл болохоор энэ одоо гүн дээрээ илүү хамгаалалтаа гэж ингэж тоглосон байгаа. Цагаан тэмээ D3. Тэнгүүл болохоор энэ дээр морь G4 тоглосон байгаа. За тэгээ энэ дээр болохоор ингэ тийм ягаад чин те ерөнхийдөө цагаан тал нь Лев Полугаевский бол ингэж тоглосон байгаа юм. Тэгээ би энийг бол яг үндэ жагсан сайн ойлгоогүй. Ер нь их хвчлэн болохоор ингэж тоглодог. F3 дээр тавьдаг штэ те. За тэгээд даас зэрэгээдэг ч юм уу тийм тоглолт бол хийдгээ. Тэгсэн чинь болохоор одоо энэ дээр болохоор морь ингээд аваад ирэнгүүт ингэж тоглосон байгаа юм. За дөнгүүд яг энийг одоо шууд анзаарангуудаад бирс H4 гээд аваад байгаа шууд. За одоо бол яг тийм одоо морь бирс 2 бол энэ буудал дээр бол анж ийн хэрэг сэлгээ гэх юм бол энэ дээр мат үснэ гэсэн үг шүү дээ. Иймэрхүү одоо хэлбэр явна гэсэн үг. За тэгээ энэ нүүдэл ингээд ороод ирэнгүүт одоо ирэхэд яг энэ F2 хөрөө бол ингэж давтлаад байгаа. За тухай өргө дээр ингэж тоглосон байгаа. Морь G3 гэж. За энэ дээр болохоор хамгийн сайн нүүдэл нь уг нь энэ нүүдэл юм байгаа. G3 гэж нүүдэл. За энэ нүүдэл явах юм бол хайчгүй одоо бирсэн. За бирс хэрэг ингэж ийшээ орж ирэх юм бол сольчихно. Ингээд сольчихно. Ийшээ ороод ирвэл. За эсвэл зүгээр ингээд эзэн ч бас болно. За хэрвээ бирс магадгүй ингээд ийшээ орж ирэх юм бол энэ дээр яаж тоглох вэ гэхээр морь F4 ороод ирнэ. Бирсийн тавтлаад. Тэгээ бирс нь бүр ийшээ очихоор харахгүй болно гэсэн үг те. Дөнгөт нэг тийм H3 гэдэг бас морилоо атгachна. За энэ морь одоо хайчгүй. За ийшээ ингээд ордог ч юм уу те. За тэг ийшээ оронгуудаа энэ одоо юу руу давталж байна ч те манайхаа. Тэмээрөө давталж байна. Тэмээ ингээд хойшоо ухарчиж болж байна. Тэнгүүд F5 ч юм уу те. Энэ хүн нүүдэл явж болно. За тэнгүүд магадгүй энэ бирсээрээ шалж болж байна. За ингээ хааж болж байна. Тэгм за хааж болж байна. Тэнгүүд болохоор энэ дээр магадгүй ингээ идэх ч юм уу те. Ийм хүн байгийн ингээ тийм солилцооны хөлбөрүүд бол ингээ явнаа гэсэн үг те. Ерөнхийдөө бирсээр энэ шалнаа гэдэг маань энэ бирсийг бол солилцоо их гэж шалж байгаа гэсэн үг. Шаллаа. Нөгөө тал нь бол хамгийн зөв нүүдэл нэг бол ингэн, нэг бол ингээ хаан те. Хаангууд ингээд солино гэсэн үг. За иймэрхүү маягаар ингэж тийм одоо тоглож болох байсан байна гэж те. За та бүгдээ боцъё. За та яг энэ байр дээр болохоор ер нь бол ингэж тоглосон байна. Морь G3. За морь G3 гингүүд болохоор нөгөө тал нь яаж тоглосон бэ гэхээр ингэж тоглосон байгаа. За тэгээд ингэ тоглонгууд шууд энэ дээр сэлгээсэн байна. Тэнгүүд F5. За маш хүчтэй ингэ тийм одоо давталгаа гэдэг аваад ирж байна. За одоо энэ хүү ингэ идчихэл юм энэ шугам нээлттэй болж байгаа те. Ер нь илүү ингэ тийм одоо давтахад хэлбэр болж ирнэ гэсэн үг. За тэгсэн чинь энэ дээр болохоор тийм F3 тоглосон байгаа юм. За F3 нүхгүйгээр зүгээр хэрвээ ингэ идэх юм бол цаашаа тийм ямар хөлбөр өрнөх вэ гэхээр ингэж идэнэ гэсэн үг. За тэнгуэл болохоор магадгүй ингэж нүүн. За энэ хүү ингэ тийм дахиад нөгөөд аваад ирэх юм бол тийм ингэ идэх ч юм уу тийм хүү маягаар бол энэ орж ирж байна. За тэнгуэл энэ дээр болохоор морь ингэ идчих магадгүй. T3 дээр бирсээр идлээ. F4 орж ирлээ. За тийм магадгүй тийм F3 ч юм уу тоглож болж байна. Дөнгөд ингэдэг ч юм уу ийм хүү маягаар бол ингэ тоглож болж. Яг ийм маягаар тоглох юм бол яг хоёр талын байрлал үнэлгээ бол яг л адилхан. Аль нэг тал нь илүү өссөн юм байхгүй. Тийм хэлбэртэй болох нэ. За ингэ нөөсөн чинь болохоор тухайн одоо өргө дээрээ болохоор F3 тоглосон байна. Хэрвээ ингэ төвд ингэ идэ гэж те. Тэр хүү маягийн бол саналыг бол тавьж байна. За тэгсэн чинь болохоор хар тэмээг H6 дээр 50 гутаад бирсүүд авталж байна. За бирс ингэ тийм хойшоо орж ирсэн байна. Тэнгүүд болохоор одоо энэ дээр F4 орж иж байгаа. Морилоо атгаж байна. За морь бол ингэ тийм ийшээ орж ирнэ гэсэн үг те. Ийшээ ингэж орж ирлээ. За нэг нүүдэл ухраагаад бүгдээрээ юу харъя? Хөлбөр харъя. За энэ байрал дээр болохоор ер нь айл бол ингэж нүүсэн байгаа те. Ингэж нүүсэн байгаа. Тэрний оронд бас энэ нүүдэлс байж болно. За дуг те. Хажих уу. Ийшээ орж ирнэ. За тэгэх юм бол одоо энэ дээр болохоор морь ийшээ орж болж байна. За хоёр морины хүчээр ийшээ давталж байна.
Тиймээс хайчгүй хойшоо ухран те. За бүр ийшээ орчих нь бол сайн нүүдэл биш. Нэг үл ийшээ нэг үл ийшээ орно гэсэн үг те. За ийшээ ингэж орж иж байна. Тэгвэл одоо энэ дээр ингэж F4 өнөж болж байна. Морил атглаа. За морь хайчгүй ийшээ орж ирлээ. Тэнгүүт болохоор энэ дээр ингэж орж ирдэг ч юм уу. За морь одоо ингэж ийшээ орж ирлээ гэж бодох юм бол ингэж орж ирдэг ч юм уу. Иймэрхүү маягаар тоолох юм бол хар тал нь илүү хамаагүй илүү явчихна гэсэн үг. Хасах болохоор 1.8 таа болж ирнэ гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцъя. За энэ байрал дээр болохоор хар тал уг нь бол ийм сонголт байсан байна те. За энийг бол хийгээгүй зүгээр ингэж тоолсон байна. F4. За энэ нүүдэлч маань ч гэсэн өөрөө бас тийм бод маш хүчтэй нүүдэл байна. За тэнгуүл болохоор морь болохоор E2 руу буцсан байна. Тэгсэн чинь болохоор шууд энэ хүүгөрлөгч байгаа. За хар талыг шууд ингэ нөө нэг тийм all in гэдэг шигтэй бүх юмаа ингэж шууд зориулж ноёны уртлын хүнүүдээ шууд ингэ тийм уушаа нүр тоглож байгаа гэсэн үг те. Гоё юм байна. За маш хүчтэй. Яг иймэрхүү одоо өрг бол маш гоё сонирхолтой байдаг. Шууд ингэ тийм уушаа ингэ довтлоод тоглож байна те. Бүх юмараа довтлоод тоглож байна. За ингэ тоглосон чинь болохоор яа тоглосон бэ гэхээр морь иш орчсон байна. Цагаан морь D5. Тэнгүүд энэ хүү ингэ ууш орчиж байгаа. За ер нь бол нэлээд одоо хар тал маань уршагаа тийм одоо давшиж дайжин тоглож байна. Цагаан тал бол нэлээд хүнд байдал дээр нь орчоод байна. За ингэ нөөсөн чинь болохоор ингэж тоглосон байна. Бэрс рүү хатгсан. Тэгвэл яг ингэ эцгүүгээр идсэн байна. Ингэ эдэнгүүт нь бэрс ишээ. За тэг ерөөдөө бол ингэ нэг бэрс юм одоо ноёнтой ийм ойрхон зайд байна гэдэг нь маш аюултай. Маш аюултай. За тэгсэн чинь бол энэ дэр яасан бэ гэхээр F4 тоглосон байна. За одоохондоо бол янз бүрийн аюул бас байхгүй байна л да. Гайгүй байна. За ингээд тоглосон чинь ерөөдөө одоо энэ юу л морилоо бол хатгаж штэ. За тэгсэн чинь хар тал ерөөдөө яасан гэж морио бол аваагүй. Морь авахгүйгээр зүгээр ингэж тоглосон байна. Вау. Энэ нүдлийг одоо ингэж хийнэ гэдэг бол тэгэхээр одоо гайхалтай. Одоо суут гэх юм одоо тий. Ингэж тоглосон байна. За тэнгуут болохоор одоо морь ийшээ ингэж довтлоод байна гэж үзнэ үү яасан хоошоо ингэж юм ухраасан байгаа. Энд дээр одоо бүгд нэг жоохон анхааралтай харцгаая тий. За энэ хүүгээр энэ морийг идчих одоо болохгүй мó гэж тий. Ингээ идчих болохгүй мó. За хэрвээ ингээ идчих юм бол нөгөө тал нь яаж нөх вэ? Ингэж нөөж болно гэж байгаа юм. Ингэж нөөж. За ахаад нэг сайн ухраагаад нэг анхааралтай харъя. Яг юм байл үүсчихэд байгаа. За яг энэ дээр болохоор морилоо хатгасан чинь морь хөдлөхгүйгээр ингэж нөөж байгаа юм. За хэрвээ морийг идэх юм бол айл ингэж нөөж байгаа. Ингэж нөнгөхдөө дахиад энэ ингээд юм одоо хоёр хүний хөл дээр яваад байгаас. За энэ үдэл дээр цаашаа бүгд хөлбөр тооцъё. За хамгийн ихний хөлбөр. Энэ хөлбөр. За ингээд идчихвэл яах юм те? Ингээд идчих юм бол хар тэмээшүүд ийшээ орж ийн. За одоо яах вэ? Ингээд хааш таарна тэгээд ингээд маад. За хаанаас юу гарч ирээ мадалчваа. Тэ? Бээр сонирм байгаа. За бүгдээ жоохон боцъё. Энэ дээр яг ийм нэг амар тийм санаа байсан байна те. За одоо яг харагдчих шүү. За одоо энэ дээр юу болоод өнгөгээд. За ингээд идэх юм бол яах юм? Шууд хаартал ингэж ирээд бэлэн мад ингээд ингээ мад болчихно гэсэн үг те. За тэгэхээр ингэж одоо идэх хөлбөр бол өөрөө тийм сайн хөлбөр биш байхаа нэ. За тэгвэл одоо энэ хар тэмээ иш орж ирээд те шалах гээд байгаа юм бол ингэж болохгүй мó гэж те. За хэрвээ ингэх юм бол нөгөө тал нь яах вэ гэхээр морь энэ хүүг ирж орж ирнэ. За бас энийг одоо өгөөд байна те. Ингэж орж ирнэ. За тэгээд одоо энэ дээрс бас хідэд хөлбөр тооцъё. За тэнгүүд энийг одоо идээл та те. Энэ одоо орж ирээд ингээд мадлах гэдэг бол идээл та гэдэг идэ. Морь орж ин шална. За одоо хайчих уу? Иш орж ирнэ. За тэгвэл магадгүй ингээд чинь. За тэгэнгүүт яг нөгөө таас иймэрхүү маягийн довтлохож болох юм л да. Бэс рүү ингээд довтлоод. За тэгэх юм бол одоо энэ дээр хоороо морь H4 гээд нэгэд шаг. За нэг шаг гингүүт нь одоо магадгүй энэ өдөжлөх юм те. Морьроо хадах ч юм уу. Морийн идээ шаг. Ингээ идэх юм бол ингэж идээ шаг те. За E2 гэж орж ирэх юм бол энэ дээр яаж тоолж болох вэ гэхээр ингэж тоолжлох юм байна те. Ингээд. Иймэрхүү маягаар ингээд яг ийм байрал үүссэн багт бол угаасаа хар тал нь хамаагүй илүү болчихно. Байрлал өнлөг болохоор хасгатав. За буцаатъя те. За ийм байралтай байгаад байгаа. Ахаад буцаатъя. За ийм байралтай те. За морь ингээд идчихнийг ярьжсэн шүү те. За энэ дэр хэрвээ дахиад нэг өөр байрлал нь.
ингэж хэдүүл юу болох вэ гэж те. За ингээд чих юм бол одоо энэ дээр морь ингэж шалтгаараа шална. За тэгээд ингээд идлээгээ бодох юм бол ингэж идлээ. За бирсний шоо орж ирэх юм бол ингэж идлээ. За бирс E2 дээр идэнэ. Иймэрхүү маягаар явчихна. Хэрвээ энэ дээр бирс E2 дээр идэхгүйгээр энэ бирс нь сул харагдаад байгаас ингээд идэх юм бол энэ ишээгээ юу гарч бирс гарчна. За ингээд бас ингээд байдал маш хүнд болно гэсэн үг те. За тэгээ бүгдээр бүр буцчээ те. Энэ яг ингээд анхтаж байрлаа байхгүй юу. За сая бүгдээр тийм юу харсан бэ гэхээр те ингээд ч болохгүй байсан уу гэдгийг харсан байгаа. Энэс цаашаа ямар хувилбар өрнөж болох байсан бэ гэдэг те. За тэгэхээр ингээд идэх нь бол өөрөө яг тийм сайн сонголт биш юм байна гэсэн. Яг тэгэхээр ингээд идэхээр энэ шугам монгож байгаатай л ер нь бүх зүйл холбоотой гэсэн үг те. Шугам монгож. Тэргэнд тавьчихсан. Шугам монгоогоод ингээд авчингууд хаар тал шууд энэ одоо морийг устгаж байгаа. Яа тэгэхээр морийн бодлыг хянаж байгаа байхгүй те. Энэ хоёр бодлыг хянаж байгаа гэсэн үг. Морийг устгachгууд одоо энэ нүүдэл боломжтой болж ирж байгаа гэсэн үг те. Иймэрхүү маягаар маш ингээд гүн гүнзгий харж байна гэсэн үг те. Гоё юм байна. Вау. Супер те. Энэ дээр бол за энэ нүүдэл явсан. За тэгсэн чинь болохоор яасан бэ гэхээр ингэж нөөсөн хойшоо ухарсан. За тэгсэн чинь болохоор энэ дээр ингэж тогсон байна. За тэгвэл болохоор одоо энэ дээр ноён F2 дээр иржээ. За ноён F2 за бүгдээ нэг буцаатъя. За одоо энэ дээр энэ нүүдэл байж болохгүй байсан уу гэсэн зүйл харагдаж байгаа. За дахиад буцаатъя те. За ноён F2 нөхөхийн оронд энэ одоо морийг устгах хэрэгтэй байгаа юм л да те. Энэ нүүдэл. За хэрвээ нүүдэл хийгдэх юм бол ингэж нүүнэ. За бас шууд ингээд ерөөдөө морио бол бүр ингээд хүмүүний үлдэрэл ингээд өгөөд энэ те. За ингэнгүүт нь одоо ингэж нөх. За энэ дэр ингэж нэг шалж магадгүй E3 орж ирнэ. За одоо айл өөрийг яг яах юм те хардл өөр яг яаж чадах юм. За магадгүй ингэж идэж болох юм. Буцаат те энэ морийг ингэж идэж болох юм. Тэнгүүт ингэж идлээ. Тэгээ H3 дээр ингэж бирсэн орж ирлээ. D2. Ингэчих юм бол ямар ч аюул байхгүй. Ямар ч аюул авах нэгсэндөө цагаан тал бол их тийм одоо аюулгүй байрлал үнэлгээ 0 болчихж байгаа. Буцаад 0. За окей. Тэгэхээр одоо яг энэ дээр бол яг энэ нүүдлээс илүүтэйгээр энэ нүүдэл нь арай илүү байсан гэдгийг бол одоо бүгдээрээ харж болж байна гэсэн үг те. За тийм ерхэд бол ингэж нөөсөн байгаа. Тэгвэл энэ дээр шаг. За тэгсэн чинь болохоор ийш орж ирсэн байгаа. Уг нь яг тийм одоо саний санаа яваад байгаас саний санаа яваад байгаа. Ингээд нөөсөн чинь болохоор одоо энэ дээр идсэн байгаа. За энэ тэмээгээрээ морийг идсэн байгаа. За морийг идсэн чинь болохоор сидр хүүгээрээ идсэн байна. Мор B4. За мор B4 гэснээр одоо энийг идэх боломжтой болж байна. За тэгсэн чинь болохоор ингэж тоглосон байна. Шууд бирсрүүн давтлаад. За тэгсэн чинь болохоор хартал яасан бэ гэхээр энэ одоо бирсээ ингэж надад хэрэггүй гэд өгсөн байна. Бирсээ аваагүй энэ дэр. За яа тоглосон бэ гэхээр зүгээр ингэж тоглосон байна. Вау, үнэхээр супер. За бүгд тэрэ харъя. Тийм бирсээ авах боломж өрн байсан уу гэж харж байна. Иш авч болно. Тийм байх. Тийм байгаач. Иш авч болно. За энэ дэр ийм нүүдэл яах байсан бэ? Энэ нүүдэл нүүсэн бол эсрэгээрээ харин одоо хар тал маань муудаа цагаан тал руу сажир явчихна. Яах вэ гэхээр ингэж идээд за тэгэнгүүт болохоор магадгүй энэ дээр бирсээ олдуулаад ингэж нүлээгээ бодоход ингэж одоо бирс рүү дахиж давтлаад ингэж нөх юм бол ингэж идээд ч юм уу те. Ер нь бол цагаан тал бол арай илүү бол авчна. Ингэнгүүт нь яг уу ингэдэг ч юм уу те. Шаг маг ч юм уу те. Иймэрхүү маягаар тийшээ ингээд аваад ирэнгүүт яг уу иш ордог ч юм уу. Иймэрхүү маягаар тоглож байгаа. Цагаан тал одоо харах юм бол ямар ч тийм одоо аюулгүй байгаас тийм байдалтай очноо. За тэгээ энэ дээр болохоор ингэж идсэн байгаа. Энэний гомын гол санаа бол бирсээ өгж байгаа юм. Хэрвээ тэгээ одоо яасан бэ гэж бирсийг идсэн. Тэнгүүл болохоор энэ дээр шалах санаад байсан шүү дээ. Шалах. Ийм гой нүүдлийг одоо олж харсан юм байна. Үнэхээр одоо гайхалтай. Суут те. Тэгээ энэ дээр бол юм ихэнх хүн одоо нийт хүн амын баг 99% бол бирсээ олдуулна. Тэ? Бирсээ авна шүү дээ энэ чинь. Тэ? Бирс чинь хамгийн чухал шүү дээ, тэ? Тэгсэн болохоор бирсээ аваагүй. Ингэж нөсөн байгаа юм. Үнэхээр гайхалтай. Шаглаад тэгэхэр чин яах вүлээ ер нь? За, тэргээрээ
Цагааны ноёныг шагилчлаа тийм ээ. Үгийнхаа хөлн дээр Ингээд өө. тий. За тэг яг яах юм? за яг энэ үйл хийгдсэн байгаа. За. Яг ийм үйл хийгдсэн. За тэнгуэл болохоор одоо энэ дэр ноёноо аавна. Одоо өөр ямар ч арга байхгүй. Ноёны ишээ ингэж авсан байна. За. Өөр ноён дугс нүүдэл байхгүй. Би бэрсээ одоо өгснийхэн дээр дараах гайхалтай зүйлийг л хайгаад байна л та. За одоо бүгдрээ харнаа. Одоо бүгдрээ харнаа. Бэрсээ яагаад өгсөн те. За одоо хар талчууд ингэсэн байгаа. За энэ нүүдэл бол маш эвгүй. За морио холдуулаад нэгэл дуг хийх гэж штэ. За тэгсэн чинь болохоор энэ дээр ингэ тийм А4 нүүсэн байгаа. Яг яагаад чи А4 нүүсэн те. Тий энэ дээр болохоор магадгүй одоо нэг энэ нүүдэл хийсэн баг тийм ээ арай дээр морио ингэж нүүсэн нь. За морио ингэж нүүх юм бол магадгүй ингэж нүүж магадгүй. За тэгэх юм бол C2 гээд тоож магадгүй. За C5 гээд хүүгээрээ юу яаж магадгүй. Цодолж магадгүй. Ингээ идлээ. Ямарс нь шууд ингээ мад бол байхгүй. Тиймэрхүү хэлбэр явчихна гэсэн үг. За тэгсэн чи одоо энэ дэр гэдэг А4 нүүсэн байгаа. А4-ийн санааг нь бол яг сайн ойлгоогүй. За тэгээ энд болохоор C5 нь орчихсан. C5. За C5 орж ирэнгүүт одоо энэ дэр яах вэ гэхээр ингэж ицсэн байгаа. B6 гэдэг те. За одоо бүгдээрээ ерөөхдөө яг тийм ингээд өргийн сүүлийн хэсгүүд рүү орж байна. Бүгдээрээ 2 дахь хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. За тэгээ нэвтрүүлгийн маань ивент гэж байгаа хамт олон бол Хэтх. За ихтгэл даах Герман чанар Хэтгийн хамт олон маань байна. За тэгэхээр Германы 135 гаруй жилийн түүхтэй бүр дэлхийд танигдсан тавилгын тонглын Хэтх брэнд Монголд аль бие усны хэрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За стандарт чанар гэдгийн үгийн ард юу гэдэг вэ гэхээр нэгмүү одоо тавилгын юм нугасан дээр те одоо энэ чи янз бүрээр ингэж стандарт болгож гаргадаг. Хоёр талд нь баг ингээ хоёр хүн зогсоод те тэр нь одоо нугарахгүй байх хэмжээний. За ингэж энэ бол одоо Герман чанар гэдэг зүйлийг танд амлаж байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань хараахан бас гоё тавилгаа хийж амжаагүй бол маш зүйтэй зөв одоо тий зам дээр явж гэнэ гэдэг шиг. Тэгэхээр анханасаа та бүхэн маань одоо энэ яг Хэтгийн хамт олонны энэ нугас одоо шургуулганы тэр зам одоо өдөр болгон ингэж хаагдж нэгдэж идэг хамгийн хэвдэрдэг одоо дуу чимээ гаргадаг асуудал үүсдэг зүйл бол ерөөсөө энэ тавилганы хамгийн жижигхэн деталь хэсгүүд дээр ингэж үүсдэгэ. Тэгэхээр одоо тавилга гэдэг бол одоо нэг аваад тэрийг одоо дахин солиоч явах юм уу нэг юм эвдэрдэг юм анханасаа ингэж байх юм бол ингэж айгүй хэцүү те бүр солих хэцүү ер нь ингэж юм тав тухгүй төвөгтэй байдал үүсдэгэ. За тэгэхээр одоо тавилгаа одоо бүрэн одоо бүтнээр нь анханасаа хийхдээ одоо бүх деталь яаж хийх үү гэдгийг эднийд очиод яг мэргэжлийн одоо ингэ зөвлөгөө авчулдаг. Тэр нь их гоё те. За та энэ дээрээ одоо техник ширхэг нугас аваад ингэж хийвэл ингэж болдгоо гэдэг одоо стандарт нь бүтэнд дэж яадаг. Тэгэхээр нэг удаагийн одоо чанартай сонголт гэдэг бол насан туршийн сэтгэл ханамжийг өгнө гэдэг бол эднийх дээр бол яг бүрэн бат ноц ингээд хэрэгжиж идэг одоо ийм ажиллагаа байна. Та бүхэн маань тэгээ чанартай тавилга хиймээр байвал сайн тонглолын сонгоорой. Тэр дунд одоо Герман Хэтхийн одоо энэ бүтээгдэхүүнийг сонгоорой. Тэгээд энд очиод харахад бол нөгөө нэг 94 ингээд те 20 жилээр ч юм уу урагшаа алхацсан юм шиг эсвэл мэдхгүй манайх одоо 20 жил хоцорч яваа юм уу те манай ингээд дарамгт ингээд юмнууд нь гоё нээгдэл ер нь эмгхтэй хүн болохны хүсэлт юм байдаг бах. Гой сайхан галтгоонд хийсэн хоол хүртэл амттай тий ингээд тэр гэрэл байдаг юм уу тэр нугас зай талбайг ашиглагдчихж байгаа. За тэгээд тийм орчинд хоол хийх гэдэг бол ер нь одоо тий одоо доошо тангоогоод л одоо нэг юм хайгаад л ерөөсөө олдож өгөхгүй ч гэдэм юм. Ийм асуудал ерөөсөө байхгүй. За тэгээ тэнд байгаа бүх зүйлс яг бүрэн 100% бүгдээрээ ингэж одоо нэг ашиглагдах боломжтой ч гэдэг юм. Ийм гоё ухаалаг мэдрэмжийг ингэж мэдрэх юм байлаа та бүхэн. Хаан уул дүүргийн 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тоотод очиод ингэж очиод ажиллаулаад хүрээд ингэж мэдрээд үзээрэй. Холбогдох усны дугаар нь 95 тэгдэрөө 56 77 тэгдэрөө 56 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. За ингээд нэвтрүүлгийн маань ивент гэдэг хамтарч ажиллаж байгаа одоо танай хамт олонд амжилт хүсье. Их баярлалаа. За маш баярлалаа. Тэг үзэгчтэй хэлэхэд бас та бүхэн бас очиод үзээрэй. Би бас ингээд сонсоор байгаа ингээд тийм одоо очиод үзмээс ингээд санагдаад байгаа. Яг одоо яг тийм ямар одоо иджидтэй юм те. Юугаараа тийм илүү гэдэг бас ингээд хармаа санагдаад байгаа. Тэг 1000 сонсохоор нэг үзэгчтэй манайхан бас очиж үзээрэй. Тэг маш сайн брэнд байна те. Германы брэнд хамгийн гол чанар гэдэг нь хамгийн чухал байна. За тэгээд маш их баярлалаа та бүхэнд. За та бүгдээ тийм одоо өргөдөө орцгоё.
шатраа маань өргөдөө. За бас ахаа жоохон буцсан байгаа. За яг ингээд өнөг тийм хамгийн тиймэгзэгтэй мөчүүдэд орж ин тэ. За энэ нүүдэл хийсэн байгаа. Тэгээ болохоор одоо энэ дээр ингэж нүүсэн байгаа тэ. Надад бэрс хэрэггүй гэсэн байна тэ. Надад миний бэрс хэрэггүй гэж одоо энэ бэрсээ хайж өгч байгаа нүүдэл байна. За одоо эндээс бүгдээ нэг зүйлийг хараад юм анагаа. За одоо ингээд цагаан талд ямар сонголтууд байна. За хүүгээр ингэж болж байна тэ. Моридж болж байна. Нэгвэл бэрс идж болж байна. Ийм 3 янзын сонголт байгаа тэ. За тухайн тийм өргөдөр болохоор энэ сонголтыг хийсэн байгаа. Бэрсийг эзэн сонголт хийсэн байгаа. За тэгвэл яг энэ дээр энэ нүүдлийг хийжүүл яах юм. Тэгээ бүгдээрээ самтаа харцгаая. За энэ нүүдлийг хийчих юм бол нөгөө талаас ингэж орж ирнэ шууд. Тэмгээр дуг. За одоо ноёноор энийг иднэ гэдэг бол энэ нүүдэл орж ирэх учраас маш эрсдэлтэй. За магадгүй ингэж идэж болж юм, морь идэж бол тэ. Тэнгүүл болохоор яг одоо энэ одоо C2 дээр байгаа тийм ээ бол сул байгаа учраас морь энэ дээр шаг. За ноёнд бол яг үндэ бол одоо нүүдэл байхгүй болчихж байгаа. Тийм байгааз. Тийм биш. Ноёнд нүүдэл байхгүй. Иш орж чадахгүй. Тэ иш орох юм бол иш орж чадахгүй. Тий ер нь баг мад. Нэг л нүүдэл байгаа нь юу юм гэхээр морийг идэх. Тийм байна. Тэгээ морийг идчих юм бол ингээд бэрс идээд ингээд хар тал маань ингээд юм бод бэрс ил болчихно. Гэдэг нь хойш нүгс үг тий. Иймэрхүү ингээд юм бод байрлал үүсэх байсан байна. За тэгээ энэ бүгдийг бол бид чинь ингээд бодож байгаа. Энэ хөдлийг хийчихгүй одоо яах вэ гэж бодож байгаа. Тэгээ шууд ингэж ийцсэн байна. За одоо тэгээ бүгд харъя. Яг одоо ингэж одоо өгснөөрөө бэрсээ өгснөөрөө яг ямар ачаалтайг бүгд хамтаа харцгаая. Цаашдаа яг одоо юуг одоо ирээдүг ямар одоо хөлбрийг олж хараад тооцоолоод ингэ явсан бүгд хамтаа харцгаая. За би юусэн бэлээ. Одоо харын тэргийг шууд бэрсэн дээр нь тавьчмаар байгаа байхгүй юу? Тэгэл дуг гэл бэрсээр идчихвээс. Энэ дээр ингээд өө? Тийм. Тийм бас байж болно. Байж болно. Энэ бол бас ингэ тийм одоо хожил гэсэн үг те. За хожлын ч үе юм дээ те. За ямс ингэ нөхөт бол ингээд ямар нэг байдлаар иш орхолох те. Тэгээ ингээд ч юм бол ингээд идэх ч юм уу те. Тэгээ цааш тийм бэрсний тэгээ цааш бол тоолт ингэ явна. Яг бэрсээ өгнө гэдэг нь болохоор арай нэг өөр юмыг олж харсан гэсэн үг. Өөр юмыг олж хараад илүү ингээ амархан хожих боломжийг харсан гэсэн үг. Яг одоо энэ дээр харах юм бол одоо хаалтал хэдэн бод байна? 4 байна тий. 4 бод. Цагаан талд. За яг нэг бодор илүү 5 бод буюу нэг бодор идэвчсэн бас тийм хожил мөн үү? Биш. Тийм байгааз. За одоо бүгд харцгаая. За яг энэ бодлоор ингээд шаг гэсэн байгаа те. Ингэж шалж байна, ингэж шалж байна те манайхаа. За тэгсэн чинь бол яасан бэ? Иш орчихсон байна. Тэнгүүт ингэж нөөж байгаа юм. За тэнгүүт болохоор А4 нөөс ингээ бүгд ярьсан те. А4 нөөсөн тэнгүүт болохоор одоо энэ дэр C5 гэж цодолж байгаа юм. Ингээ идэж байгаа юм те. Ингэж идэсээр арга байхгүй. Тэнгүүт болохоор ингээ идэж байгаа юм. За тэнгүүт болохоор яа тоосон бэ гэхээр ингэж тоосон байгаа. Цагаан талаас ингэж. За ингэж тоогосон чинь болохоор энэ дээр морь ингээ идсэн байна. За морь ингээ идсэн болохоор энэ одоо морийг одоо ингэж идчихээр болохгүй байх те. Энэ морийг идэхгүй энэ морь ингээ идээд ирнэ те. Дууг болсон байна хоёр. Тийм байна. Дууг болсон байна. Тиймээс одоо ихэд ийш орчихсон байна. За тэнгуүл болохоор одоо энэ дээр энэ хүүгээрээ цод ийсэн байна. За идсэн байна. За одоо хайчих уу? Ишэл орж ирнэ те. Иш оржсэн байна. Тэнгуүл болохоор энэ дээр шаг гэсэн байна. За тэнгуүл болохоор А5 оржсэн байна. Тэнгуүл болохоор энэ дээр морь C6 шаг гэсэн байна. За яг энэ хөдлөл болохоор бууж өгсөн. За яагаад вэ гэхээр одоо нэг нүдлийн ард мад байгаа. За одоо хайчих уу? Ишэл нэг орно. Тэнгуут ингээ мад. Вау тэ. Тийм одоо нүүдлийг олж хараад эртнээс те баг ингээ нэг 10 орчим нүүдлийг харсан байгаас нүүдлийг олж харангуутаа шууд бэрсээ өгсөн байна те. Вау энэ үнэхээр супер одоо өрөг байна те. Хоёр мороор мадалж байна. Энэ шугамыг бол ингээ авцсан байгаа. Ямар ч тийм одоо найдлага байхгүй. Ийм байдлыг үүсгэжээ. За энэ бүхний ингээд нэг хамгийн гол тийм эхлийн зэг нь хаана байсан бэ гэхээр те яг энэ дээр. За ингэж орчсон байгаа те. За тэгээд ингээд нүүсэн чинь л яг энэ байрлал дээр маш удаан харж байгаа төгөөд талаасаа те. За бүгд өөрийнхөө бас байрлалыг ч сонсож үзье л та. За энэ яг ийм байрлал байгаа гэсэн үг шүү дээ. Хартлаас бол харагдах байрлал нь. За тэгээ одоо энэ дэр ингээд ерөөдөө бол бодсон байна. За бэрс рүү довтолж байна. Бэрсээ авч болж байна те. Хаашаа авах уу? Ийшээл нэг авч болж байна те. За тэгээ өөр бас тийм одоо ямар нөлөөнийг харж байгаа шүү дээ те. Тэгж жаад энэ нөлөөг олж ирсэн байна гэсэн те. Олж хараад. За тэгээ бүгд л харсан байгаа. Ингэж иддэг нүүдэл нь шал угаасаа буруу байна гэдэг те.
Ингээ идэх юм бол ингээ идэх чинь, ингээ идэх юм бол ингэж идэнэ. Тэгээ ингээ идэх юм бол ингэж идэнэ гэсэн үг те. За ийм одоо хувилбар цаашаа үүсгэнэ гэдгийг бол мэдж байгаа. Тэгээ хэрвээ айл ингээ идэх юм бол ингээ шалгах нөтлийг бол олж харсан байна. Үнэхээр супер. Одоо ямар ч юм бол яриад их юм байхгүй. За тэгээ одоо ингэдэм одоо ноён бол хөдөлгөнгүүд ингэж орж байгаа. А4 гингүүт ингэж хүүгрээ цод ингүүд ингэж идлээ. Ингэж орж ирэнгүүт ингэж идлээ. За ийш орж ирлээ хүүгрээ. Ийш орж ирлээ. За яг энэ нүүдэл дээр бол тэгээ цагаан тал бууж өгсөн байна. Одоо өөр бол ямар сонголт байхгүй. Нэг л нүүдэлтэй мөр орж ирээд мадлана гэсэн үг те. За иймэрхүү маягаар бол мадалжээ. Тэгээ бүгдээр үнэхээр маш гоё супер нэг үргийг бол харлаа. Тэглээ. Үнэхээр гоё, үнэхээр таалагдлаа. Одоо нэг өмнө нэвтрүүлгийн өмнө хэлээдсэн тодорхойлтууд бол яг л таарч байна. Энийг үзсэн хүн тэгээ шатарт хүнийг дурлуулдаг гэх те. Над би төрсөн нэг мэдрэмжээ яг хэлчвэр санагдаад байна. Энийг үзэхээр надад нөгөө нэг Леонардо Ди Каприогийн одоо те чадгийн бол намайг барь Титаник ч юм уу те бүх юмаа ингэж бүх байгаа боломжоо ашиглаж нэг ингэж нэг те үздэг маш зоригтой те яг тийм нэг гоё мэдрэмж одоо тэр тийм киноч үзэхэд айгүй гоё штэ те тэрнээс бол одоо юу гэдэг яг л ингээл өглөө босоод ажиллаа гээл ингээд нэг зөв амьдарч байгаа маш зөв тоглолт үзэхээр бас заримдаа айгүй уйтгартай байдаг те харин тэгвэл энэ бол яг л нэг тийм кино шиг гоё л харин тий яг энэ өргийг бас би бас үзээд бол надад юу бодож ирсэн бэхээр одоо манай өсвөрийн хүүхдүүд биш те. Одоо бүр ингээд багасаа ингээд секс дугааланд яваад ингээд явж байна. Хүүхдүүд болохоор ийм гоё өргүүдийг харуулж штэ те. Ийм их нөөц болцоо ингээд байдэн шүү гэдэг те. Юг харуулж байгаа аахгүй. Тэг хүүхд маань тэрийг бас хараад бас ингээд өөрийнхөө амьдралдаа ч гэсэн те. Ямар нэг шийдвэр гаргахтаа ер нь тэгээд ямар нэг зүйлийг өгөөд араас нь илүү сайн үр дүнгээс авч болд юм байна гэсэн ойлголтыг бас багаас нь сууж өгч байгаа хүүхдүүд маань. Тэгэхээр шатар маань энэ утгаараа болно. Тэгэхээр ямар их хүн хэрэгтэй спортоо гэдэг нь бол харагдаж байна гэсэн үг те. Ингэж надад бол бас бодогдсон. Хоёр тэгвэл одоо харын талаас довтолж байгаа хүн бол өөрөө нөгөө асрамжийн газар төссөн эцэгхгүй те. Тэгж өссөн. Тэгээд өөрөө хамгийн дуртай зүйл нь шатар гэд. Яагаад ч тэр нь бас ингээд айгүй нөгөө тоочин хийн гэдэг шиг тэг гоё санагдал. Харин тийм шүү. За нэг юм өрг олж өндөрлжээ манайхаа. Тэгээд бас бүгдээ анхаарлаа хандуулснаас баярлалаа. За гал гарсан тоглолт байлаа. Үзэн штэ. Тэ зөрөгтэй. За тэгээ бүгдээ явсан бичлэгээ бас тийм дахин үзээрэй. Ийм гоё өргийг бас бүгдээ сайн үзээд анхаарлаа хандуулаад те сураад аваарай гэж та бүхэндээ хүсье. За Агитагаа танилцсанаас хойш бол одоо шатрын тухай одоо мэдлэг шатрын тухайх ойлголт ингээ бүх зүйл одоо маш ингэж сайн өөрчлөгдөж байгаа. Урд өмнө ерөөсө шатар тоглох дуртай юм шиг бас байгаадсан. Тэгээд маш олон мэдэхгүй зүйлс, мэдэхгүй тоглогч нар огт мэддгүү дэлхийд одоо маш юм гайхалтай олон өргүүд байдаг. Энэ болгонтойгоо ингэж бас танилцж байгаадаа их баяртай байна. Манай үзэгчид ч гэсэн бас их өөрчлөгдөж байгаа гэж итгэлтэй байна. Баярлалаа. Яг одоо энэ одоо яг нэвтрүүлэгтэй явснаас хойш одоо энэ бүх өргүүдний үдсэн бол нэг л хүн байгаа. Тэр нь болохоор урнаа гэж бодож байна те. Яг тэр надад цаг байсан учраас те. Бүх өргүүдийг үдсэн. Тэгэхээр ер нь бол урнагийн маань ур чадвараас нэлээд гайгүй ажиллаж байгаа гэж бодож байна те. Тэгэхээр бас бүгдээрээ бас ингээд ер нь бас өмнөх бичлэг үдээжсэн бас сайн үзээрэй те. Маш гоё өргүүд зөндөө байгаа. Ер нь сайжрах нэг том одоо арга гэдэг маань юу гэдэг вэ гэхээр маструудын өргийг судлах байдаг. Өөрийнхөө өргөдөр анализ хийх нь бас нэг арга байна. Өөрийнхөө алдааг хайна гэсэн үг те. Хоёрт нь болохоор тухайн одоо гараагаар тоглосон яг тийм гоё одоо мөнхийн өргүүдийг те үзэж судлаж анализ хийх нь бас хоёр дахь одоо маш сайн арга байдэн шүү гэж надад хэлье гэсэн үг те. Тэгээд манай нэг одоо эмэгтэй мастер хэм билээ те. Нэг бүсгүй байдаг байхгүй юу? Номер 1 гэдэг. Номер 1 гэдэг бүсгүй болохоор одоо л бүсгүй те тухайд хүүхд байсан. Хүүхд тогтоо бол ингээ багштайгаа цог те 7 хоногийн хугацаанд 10,000 өрг судалсан гэж байгаа байхгүй юу? Бодоо 7 хоногийн хугацаанд 10,000 өрг тийм их өргүүдийг бүр ингэж үзэн штэ. Хамгийн гол нь бүх өргийн нөлөөдийг нь бол сурахад албагүй. Хамгийн гол голоос санаанууд ойлгоод байгаа байхгүй. Энэ өргөдөр ингэж хоцсон гол санаа нь бол тэр 10,000 өргийн ард гарсан хүн гэдэг бол бас үнэхээр одоо бас яалчгүй сайн
болно гэсэн үг те. Тэгээ энэ маань болохоор өнөөдрийн бидний тэ ерөнхийдөө энэ хийж байгаа прожект төсөл маань ч гэсэн бүх цаг үеийн шилдэг сайхан гоё үргүүдийг бас та бүхэн танилцуулж байгаа учраас бүгдээрээ бол бас анхаарлаа хандуулад энэ одоо бидний заасан үргүүдийг бүгдийг үзэхэд бол бас л тодорхой хэмжээгээр сайжирна гэсэн үг. Яг үнэ. Яг тэг санагддаг. Одоо жишээлбэл нэг пазл хийдэж штэ бид нэр одоо пазлаа яг бодоод ингээд яг ботчон тархины ингээд нэг юм ингээд тайлгдчих шиг болдог байхгүй юу? Дахиж тэрнтэй таарахад ингэдэг гэд те. Яг тэрэн шиг одоо энэ өргүүдийг ингэж харахаар яг тэр явж идэг те. Тий. Яг үнэ. Санаа явж идэг. Тий. Тэгэл бид нар бол ингээд өнгөрсөн цаг хугацаагаар тийм одоо айлж байгаа л гэсэн үг шүү дээ. Ер нь бол те. Яг өнгөрсөн цаг хугацаанд яг тэр хүмүүсийн бодож исэн бодол те. Яг өргийн ард нүүжсэн нүүлийг харна гэдэг бол бас л их сайхан юм да. За тэгээ манайхаа тэгээд өргөтөө анхааралтай байсандаас та бүхэндээ баярлалаа. Тэгээд цаашдынх нь одоо шатрын бас спорт өндөр амжилтыг хүсье. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Итгэлтэй ах герман чанар хэт болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids маань байлаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.